Өглөөний мэндийг хүргэн үзэгчтэй шинэ 7 хоног эхэлж байна. Тэнгэр телевизийн morning show буюу өглөөний шоу эхэлж байна. Бид энэ шоугаараа хөрөнгөний зах зээл, технологи, entertainment салбарт болж байгаа цоошин мэдээллүүдийн талаар аналистийн байр суурьтайгаар та бүхэнд хүргэдэг байгаа. За өнөөдөр студид надтай хамт Тэргэл, Нё хамтран ажиллаж байна. Тэгэхээр яг хөтөлбөрөө эхлүүлэхээс өмнө өнөөдрийн агуулгын талаар баг зэрэг ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр Нё өнөөдөр ямар сэдвүүдийг бэлдсэн байна? Тэгэхээр өнгөрөх 7 хоног бол яг энэ хөрөнгөний зах зээл тэр чигтээ бас нэлээдгүй савлгаатай. Ялангуяа 7 хоногийн төгсгөлд бол томоохон мэдээлэлд гарсан ийм 7 хоног болж өнгөрлөө. За энэ хүн мэдээлэл бол мэдээж Америк нэгдсэн улсын тэрхүү тогтворгүй байр суурьтай бол холбоотой гэж ойлгож болно. За нэг хэсэгтээ бол бас дэлхийн яг эдийн засаг ялангуяа энэ хөрөнгө оруулалтын салбар дээр бол нэлээдгүй тогтвортой нөхцөл байдал үүсэж байна гэж үзчихсэн болвол иргэн хөрөнгө оруулагчид болон арилжаачдын хувьд бол ийм тогтворгүй нөхцөл байдал үүслээ гэдэг энэ мессежийг өгч ирсэн байгаа. Тэгэхээр энэ бол бидний хамгийн том барьж авах мэдээлэл байж байгаа. Тэгэхээр entertainment салбараар энэ 7 хоногт entertainment салбарт шинжлэх ухаан уран зөгнөлийг хослуулсан үйл явдлууд ихээхэн болж өнгөрлөө. За яг тодруулаад ярих юм бол Google компани дэлхийн томоохон 2 брэндтэй хамтраад ухаалаг нүдний шил хийхээр болсон байгаа. За мөн олон жилийн өмнө хэвлэгдэжсэн манганаас үүдээд Японоор аялах жуулчдын тоо бас буурсан ийм мэдээллүүд бас байна. Тэгвэл технологийн салбарт дараагийн 10-20 жилд технологийн салбарын өнгө төрхийг өөрчлөх шинэ хамтрал биднийг хүлээж байна. Ингээд хөтөлбөрөө эхлүүлье. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын эхлүүлсэн худалдааны дайнд томоохон шинжилэлт гарсан байна. За энэ нь бол Европын холбоотой. Тэгэхээр Европын холбоонд яг юу болоод байна? Тэгэхээр өнгөрч 4-р сарын 7-нд болсон яг энэхүү тарифын асуудал бол нэлээдгүй зах зээл дээрх ялангуяа эдийн засгийн энэхүү асуудлууд дээр бол нэлээд том цогцлтуудыг өгсөн байж байгаа. Тэгэхээр тэр тавьсан тариф бол 90 хоногийн хугацаанд бол бусад улсуудад энэхүү тарифыг бууруулах боломжийг олгож байгаа буюу Америк нэгдсэн улс цаашдаа бусад улсуудтай тариф дээр илүү гэрээ хийх нөхцөлийг бол санал болгосон. За ингээ 90 хоногийн туршид бол эхнээсээ хамгийн томоохон гэрээ хилцлүүд бол Хятад улс болон Их Британи улсуудтай бол хийгдээд энэхүү хилцлүүд бол амжилттай болсны үндсэн дээр эдийн засаг тэр дундаа хөрөнгөний зах зээл дээр бол бас харцангуй юм тогтвортой нөхцөл байдал үүсчихсэнийг та бүхэн санаж байгаа байх. За тэгвэл өнгөрөх 7 хоногийн баасан гарагт бол Трамп бол яг өөрийн сошиал медиа болох Truth дээр бол пост оруулсан. За тэр постн дээр юу гэж оруулсан гэхээр Европын холбоо бол ерөнхийдөө энэхүү тарифын асуудал дээр бол анхаарал хандуулахгүй байна. За бидний ерөнхийдөө цаашдаа үл ошоож байгаа ийм нөхцөл байгаа бол бид нар 6 сарын 1-ээс эхлээд Европын холбоо байгаа 27 улстай тэр чигтээ бүгднтэй нь бол 50% татварыг бол тавихаа бол мэдгдсэн. За энэхүү мэдээллээр бол мэдээж хөрөнгөний зах зээл дээр томоохон уналтууд бол үүссэн байж байгаа. За энэхүү уналтаас дурдах юм бол Европын томоохон индексүүд бол 1-ээс 3 орчим хувьтай унсан. За ялангуяа автомашины салбар бол тэр чигтээ 3%-аас өндөр хувийн уналтыг бол нэг өдрийн дотор бол үзүүлсэн байж байгаа. За үүнтэй холбоотой Америк нэгдсэн улсын индексүүд мөн адилхан 1 орчим хувиар бол улсын үзүүлэлтийг үзүүлсэн. Тэгэхээр энэхүү мэдээлэл бол зах зээл дээр бол нэлээдгүй том шокыг авчирч цаашдаа тарифын асуудал бас дуусаагүй байгаа байна гэдгийг бол хөрөнгө оруулагчид, шинжээчдэд бол ингээд мэдгдсэн ийм үйл явдал болсон байж байгаа. За тэгэхээр үүнтэй холбоотойгоор бол бас томоохон компаниуд дээр бол асуудал үүссэн. За бид цаашдаа бол ялангуяа Apple компаниг бол голлож бас ярина. За ингээд тариф бол өөрөө яг нэгж бүтээгдэхүүн дэх үнэлгээг нэмэгдүүлдэг буюу инфляц болох хамгийн гол том ийм сорилт болдог. Тийм учраас энэхүү тарифыг нэмэгдүүлэх нь өөрөө эдийн засгийг бол агшаах энэ нөхцөл байдал руу явуулах юм а гэж бол шинжээчд үзэж байгаа ийм нөхцөл байна. Тэгэлгүй ах уу тэгэхээр Нёгийн бас дөнгөж сая дурдсанчлан хамгийн том асуудал дагуулж байгаа технологийн гигант компаниудын нэг бол Apple компанитай холбоотойгоо Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Америк нэгдсэн улсаас бусад улсад үйлдвэрлэгдсэн iPhone утсан дээр гайлын татварыг 25%-аар нэмэгдүүлнэ гэж өөрийнхөө сошиал хуудасаараа зарласан байгаа. За энэ нь Apple-ийн нэг хувьцааны ханшинд нөлөөлж энэ мэдээлэл гарсны дараагаар 3%-аар унсан байна. За Apple-тай холбоотой энэ мэдээллийг илүү дэлгэрэнгүй том зургаар нь харж үзвэл Apple-ийн iPhone гар утасны ихэнх үйлдвэрлэл
бүгд найрамдахтад ард улсад хийгдэж байгаа. За харин чихвчнүүдийнх нь ихэнх үйлдвэрлэл Вьетнам улсад хийгддэг. За харин Apple-ийн дараа жилийн баримтлах бол гол стратеги нь Хятадаас гол үйлдвэрлэлээ энэтхэг рүү шилжүүлэхийг бол баримталж байгаа. Тэгэхээр яагаад одоо жишээ нь ингээ 25% iPhone утасны суур үнэн дээр нэмэгдчихээр Apple-ийн хувьд бол яг ийм зах зээлийнхаа хамгийн том асуудалтай нүүр тулгарна гэж үзэж байгаа вэ гэхээр за сүүлийн жилүүдэд budget phone буюу за илүү хямд үнэтэй тэгсэн мөртлөө өндөр хүчин чадалтай утаснууд бол зах зээл дээр бол хамгийн өндөр эрэлттэй байгаа. За Samsung-ийн A загварын утаснууд гэхэд зах зээл дээр яг одоогийн байдлаар хамгийн өндөр борлуулалттай утас байдаг. За мөн адил бүгд найрамдахтад ард улсын Huawei, Xiaomi зэрэг компаниудын утаснууд бол $200-аас $300 үнэтэй мөртлөө за хүчирхэг үзүүлэлттэй гэдгээр бол маш олон хэрэглэгчдийг татаж байгаа. Харин iPhone-ы зүгээс харин Apple-ийн зүгээс болохоор budget phone төрлийн утаснуудыг бол хараахан үйлдвэрлэж чадахгүй байгаа гэж хэлэхэд болно. За тэдний стандарт загварууд бол $799-аас эхлэн борлуулагдаж байгаа бол премиум загварын Pro хувилбарууд нь бол $1200-аас эхлэн борлуулагдаж байгаа. За эдгээр дээр нэмээд за 20-25% өсөлтүүд орж ирэхээр iPhone-ы зах зээл дээр эзлэх байр суурь бол хамаагүй буурна гэж бол шинжээчид бол таамаглаж байна. Тэгэхээр Нё бас энэ дээр хөрөнгийн зах зээлийн хувьд ер нь Apple дээр бас яаж нөлөөлөхөр юм шиг байна. Том зургаар нь харуул эдийн засгийн суур байдлаас харуул ер нь яаж харагдахаар байна. Тэгэхээр Apple компани бол мэдээж Америкийн нэгдсэн улсын хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг байж байгаа. Тэгэхээр өнгөрч баасан гарагт тус мэдээлэл гарснаар бол Apple компанид бол 3 орчим хувиар бол унсан ийм үзүүлэлтийг харуулсан. За хамгийн гол асуудал хаана яваа гэхээр Америкийн нэгдсэн улс бол ерөнхийдөө үйлдвэрлэгч орн болох буюу бүгд өөрсдөө дотооддоо үйлдвэрлэлээ хийх. Ялангуяа iPhone шиг одоо ийм бүтээгдэхүүн дээр Apple-ийн бүтээгдэхүүнүүд шиг ийм томоохон бүтээгдэхүүнүүдийг бол одоо эх орондоо үйлдвэрлэх сонирхол бол маш өндөр байгаа. За учир нь үнийг хийж чадсанараа одоо нэгж бүтээгдэхүүнд нэмэн үртгэхийг бол одоо улсдаа бүтээдэг ийм нөхцөл байж байгаа. За гадаад улсад мэдээж одоо угсралт жижиг партууд, сэлбгүүдийг ингээд хийгээд нийлүүлээд угсралт хийлээ гэж бодоход тэнд бүх одоо салбар нэгжүүд одоо жижиг хэсгүүд бол одоо тэрхүү нэмэн үртэх нь бол тэр улсдаа үлддэг ийм онцлогтой байж байгаа. Тийм учраас яг Америкийн нэгдсэн улс болон Apple хоёрын хооронд бол одоо ийм зөрчилдөө үүсэж байна гэсэн үг. За нэг талаасаа харах юм бол Apple компани мэдээж өөрсдийнхөө зардлыг маш багаар байлгаж хямдхан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорж байгаа. Түрүүнээс ганагийн дурдсанаар бол ийм бажет бүтээгдэхүүнүүд зах зээл рүү нийлүүлэгдээд байгаа учраас Apple-ийн бол нэгж бүтээгдэхүүний үн яг өнөөдрийн байдлаар ч гэсэн үнэтэй байгаа гэж ойлгож болно. За хэрвээ энэ гадаад улс буюу за ялангуяа энэтхэг улс дээр одоо энэхүү байгуулж байгаа үйлдвэр буюу 1.5 биллион долларын одоо үйлдвэрийг байгуулах юм бол нэгж бүтээгдэхүүний зардал бас харьцангуй хямдханаар тусах гэдэг байгаа гэсэн үг. За үүнийг л одоо дотооддоо үйлдвэрлэл буюу Америк нэгдсэн улстай үйлдвэрлэл гэж бол Дональд Трамп бол ерөнхийдөө шахаж байгаа гэж ойлгож болно. За ингээд хэрвээ макро эдийн засгийнхаа нөхцөл байдлаас харах юм бол Америк нэгдсэн улс дотоод үйлдвэрлэлийг сайжруулах буюу олон одоо бүтээгдэхүүнийг өөрсдөө үйлдвэрлээд за үүний өрсөлдөөний үнийн дүнд нь бол одоо price буюу одоо нэгж үнэлгээ бол доошо буурдаг байж байгаа. За хэрвээ price доошоо буурж орж ирэх юм бол үүн дээр олон үйлдвэрлэгч нар орж ирснээрээ GDP буюу одоо тухайн улсын одоо нийт дотоодын нийт бүтээгдэхүүн бол томрох энэ одоо хүлээлтийг бол Америк нэгдсэн улсын талаас хүсэж байна гэсэн үг. За нөгөө талаасаа Apple компани бол нэгж бүтээгдэхүүнээ айлуулах, хямдхан гаргахыг бол зорж байгаа ийм нөхцөл байгаа. Тэгэхээр энэ бүхнийг ер нь харахад бол одоо томоохон үйлдвэрлэгч нартай бол одоо Америк улс бол бас нэлээдгүй хатуу шаардлагыг тавьж эхэлж байна. За хэрвээ энэ цаашдаа одоо iPhone дээр хэрвээ хэрэгжээд ч юм уу эсвэл Apple компани бүтээгдэхүүнүүд дээр хэрэгжиж явах юм бол цаашдаа бусад одоо Samsung одоо бусад электроникийн салбар дээр ч гэсэн мөн адилхан 25% татварыг тавина гэдгийг бол бас мэдгдсэн байж байгаа. За ингээд энэхүү асуудлууд бол цаашдаа бол яг технологийн салбарын одоо хувьцааны үнэлгээнүүд дээр томоохон нөлөөллийг оруулна гэж бас шинжээчд хүлээж байгаа. Apple компанийн хувьд зөвхөн хөрөнгийн зах зээл болон зах зээл дээр эзлэх байр суурьтай холбоогоос гадна за инновацтай холбоотой хэд хэдэн хүний нөөцтэй холбоотой асуудлууд бол сүүлийн жилүүдэд хурцаар яригдж байгаа. За жишээлбэл Apple-ийн өнгөрсөн жил албан ёсоор танилцуулсан Apple Intelligence буюу за хэмэл оюуны системийг өөрсдийнхөө экосистемд нэвтрүүлэх
оролдлого нь бол амжилтгүй болсон байгаа гэж хэлэхэд болно. За тэд өөрсдийнхөө Siri буюу одоо хэмэл оюун туслах дээр за одоогийн бидний ChatGPT, Gemini гэж яригдж байгаа хэмэл generative хэмэл оюуны модулуудыг өөрсдийнхөө функц дээр оруулж ирэхийг оролцсон боловч одоо экосистем дээр хараахан амжилттай болж чадаагүй зам орж ирсэн функцүүд нь бас төдийлөн Samsung-ийн утаснуудтай харьцуулахад бас сайн ажиллахгүй байгаа гэдэг шалтгаануудаас 2026 хүртэл бол хойшлуулж чадаад байгаа. За яг эх 6 дугаар сард Apple-ийн хамгийн том арга хэмжээ буюу хөгжүүлэгчдэд зориулсан Worldwide Developer арга хэмжээ болно. Тэгэхээр энэ дээр бас эдгээр бүтээгдэхүүнүүдийн шинжилэлтэй холбоотойгоор ямар нэгэн албан ёсны мэдээлэл хийж магадгүй гэдэг бол өндөр хүлээлт байна. Apple-тай холбоотой дараагийн нэг сонирхолтой мэдээлэл байгаа нь Apple-ийн нэрт дизайнер гэж нэрлэгддэг Johnny Ive OpenAI компанитай хамтран ажиллахаар болсон байна. За OpenAI компани Johnny Ive-ийн Ive гэдэг нэртэй стартапыг 6.5 тэрбум долларын үнэлгээтэйгээр худалдаа авч хамтран за хэмэл оюунд суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр болсон байна. За Johnny Ive-ийн хувьд болохоор iPhone, iMac, MacBook зэрэг бол Apple-ийн алдартай хамгийн шинэлэг бүтээгдэхүүнүүдийн дизайныг нь бол гардаж хийсэн гэдгээр бол дэлхийн нийтэд танигдсан технологийн салбарын захиурын хөндийн хамгийн том нэрнүүдийн нэг. Харин сайн мэлтманы хувьд болохоор OpenAI компаниг үүсгэн байгуулсан OpenAI-с өмнө за Y Combinator-ын үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч байсан гэдгээр бол мөн адил захиурын хөндөд нэрлэгдсэн хамгийн том нэрнүүдийн нэг. Тэгэхээр энэ хоёр эрхмийн хамтрал бол дараагийн 10-20 жил технологийн салбарын нүүр царайг бидний технологитой харилцааг цоошин төвшөнд авчирч магадгүй гэдэг маш өндөр хүлээлт байна. За яг одоо дэлгэцэн дээр харагдаж байгаа энэхүү мэдээлэл сайн мэлтмэн. За Johnny Ive надад нэг юм прототип буюу туршилтын хувилбарыг бол өгсөн байгаа. Би тэр туршилтын хувилбарыг нь бол гэртээ ингэж ашиглаж үзэж байгаа. Тэр бол миний өмнө нь ерөөсөө ашиглаж байгаагүй хамгийн гайхалтай технологийн төхөөрөмж байсан гэж бол мэдээлэлтэй дурдсан байгаа. За мөн сайн мэлтманы хамгийн том амбиц нь хэмэл оюунд суурилсан ухаалаг төхөөрөмжийг за яг iPhone шиг Samsung-ийн утаснууд шиг жилдээ 100 сая ширхэг зарагддаг тийм утаснуудыг бол хэмэл оюунд суурилсан төхөөрөмжийг бол үйлдвэрлэхийг зорж байгаа. Энэ ч гэсэн бас бодиттой байж магадгүй. Яагаад вэ гэхээр OpenAI компанийн хувьд бол хамгийн супер хэмэл оюуны модулуудыг бол сүүлийн жилүүдэд танилцуулсаар ирсэн. За OpenAI гаргаж байгаа бүтээгдэхүүнүүдийг дуурайж бусад компаниудаас дагаж үйлдэл хийж байгаа гэдэг нь бол ерөөсөө маш том өндөр хүлээлтийг нь эрхмийн хамтрал бол үүсгээд байна. За технологийн салбартай холбоотой дараагийн шинжилэлт, дараагийн мэдээллийг та бүхэнд хүргвэл за мөн адил OpenAI компани хамгийн том өрсөлдөгч гэж нэрлэгддэг Anthropic стартап өөрсдийнхөө дараагийн хэмэл оюуны загвараа танилцуулсан байна. Тэд өөрсдийнхөө Cloud 4 тэг нэртэй өөрсдийнхөө хэмэл оюуны загвараа өнгөрсөн 7 хоногт албан ёсоор танилцууллаа. За Cloud загварын хувьд бол мэдээж OpenAI-ийн хамгийн хүчирхэг загварууд болох GPT загваруудтай өрсөлддөг тийм мэдээлэл байгаа. За энэхүү модулийн хувьд яг одоогийн байдлаар дэлхий дээр байгаа хэмэл оюуны загварууд дундаасаа код бичих чадварын хувьд бол хамгийн сайн болж чадсан гэдгээр бол бенчмарк буюу жишээ үзүүлэлтүүдээр бол хамгийн тэг сайн гэж бол одоогийн байдлаар нэрлэгдэж байна. За Anthropic стартапын хувьд бол бас нэгэн сонирхолтой зүйл байгаа. За OpenAI компаниас үүсэлтэй 7-8 инженеруудын үүсгэн байгуулсан стартап. За тус стартап нь за Amazon тэргүүтээ томоохон хөрөнгө оруулагч нараас хөрөнгө оруулалтыг татаж одоогийн байдлаар 61.5 тэрбум долларын үнэлгээнд бол аль хэдийн үржигдсэн байгаа. Тэгэхээр 3 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан стартап 60 тэрбум долларын үнэлгээнд хүрнэ гэдэг бол маш өндөр үнэлгээг, маш өндөр хөрөнгө оруулалтыг бол маш богино хугацаанд татаж чадсан харагдаад байгаа. За яг Cloud 4 загвараа танилцуулахдаа тус компани гүйцэтгэх захирал нэгэн сонирхолтой яриаг бас олон нийтэд хуваалцсан байна. За тэрээр мэдээлэлдээ 2026 он гэхэд нэг хүнээс бүрдсэн стартап, нэг хүнээс бүрдсэн unicorn стартап төрж магадгүй гэдэг бол тийм чиглэл хандлага тренд байна гэдэг зүйлийг бол ярьсан байна. Энэ нь яг юу гэсэн үг вэ гэхээр сүүлийн үед хэмэл оюуны дэвшилтэй холбоотойгоор хөгжүүлэгчид бол өөрсдийнхөө кодыг бичихтэй хэмэл оюунуудыг маш өргөнөөр ашиглаж байгаа. Тэгэхээр стартапууд 10x гэдэг трендийг бол сүүлийн үед ашиглаж байгаа. За 3-4-лээ нийлээд 30-40 хүний хийх ёстой байсан ажлуудыг хэмэл оюуны тусламжтайгаар хийж байгаа нь за стартапуудыг богино хугацаанд асар их хэмжээний хөрөнгө оруулалтуудыг татах ийм боломж болцоонуудыг олгож байна. За OpenAI компанитай холбоотой өөр нэг сонирхолтой мэдээлэл байгаа нь за OpenAI компанид өмнө нь ажилладаг байсан инженер судлаач нар гараад за асар өндөр хэмжээний өндөр үнэлгээтэй иймэрхүү стартапуудыг бол байгуулсаар байна.
За дараагийн технологитой холбоотой нэгэн мэдээлэл байгаа нь Google компани өнгөрсөн 7 хоногт өөрсдөө хөгжүүлэгчдэд зориулсан арга хэмжээгээ зарласан. За тэн дээр Google Glass буюу 10 гаруй жилийн өмнө Google-ийн өөрсдийнх нь хөгжүүлдэг байсан ухаалаг шилийг нэгэн брэндтэй хамтарч хөгжүүлж байгаа гэдгээ зарласан. За энэ мэдээллийн дараачаар тус брендийн хувьцааны ханшуул огсон өсөд байгаа энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тэргэл хүргэнэ. Өнгөрсөн 7 хоногт Google бол шинэ нүдний шил хийх гэж байгаагаа танилцуулсан. За тэгэхдээ нүдний шил үйлдвэрлэдэг дэлхийн томоохон 2 брэндтэй хамтран энэхүү ухаалаг нүдний шилээ бүтээнэ гэдгээ зарласан юм аа. За тэр 2 брэнд нь бол Warby Parker болон Gentle Monster гэх 2 брэнд байгаа юм. За энэхүү санаа нь ерөнхийдөө бол Meta компани Ray-Ban брэндтэй хамтран ухаалаг шил гаргаж ирсэн үйл явдалтай төстэй. За Ray-Ban брэнд нь бол нүдний шилийн хамгийн алдартай брэндүүдийн нэг. За Meta-тай тухайн үед Ray-Ban Stories гэдэг нэртэй ухаалаг шилийг 2021 онд гаргаж ирсэн байнамаа. За тухайн шил нь камертай, микрофонтой, дуу бичдэг байсан хэдий ч 30 секунд хүртэлх хугацаатай байсан юм байна. За гэхдээ энэ нь төдийлөн амжилттай болоогүй. Учир нь функц нь хязгаарлагдмал хүмүүс яг өдөр тутамдаа хэрэглэхэд тохиромжгүй шил гэж бол олон нийт үзсэн байгаа. Яг энэ туршилгаас Google компани сургамж аваад илүү боловсронгуй өдөр тутамд хэрэглэхэд тохиромжтой загварлаг харагддаг ухаалаг шилийг бол бүтээж эхлэхээр болсон байнамаа. За Google сая хэлсэнчлэн Google Glass гэдэг нэртэй ухаалаг шилийг бол өмнө нь гаргаж исэн. За гисэн ч хүмүүсийн хувьд бол олон нийтийн дунд төдийлөн дэлгэрч чадаагүй байгаа юм. За учир нь харагдах байдлаараа нэг л эвгүй. За тэгээ хитрхи технологи дээр суурилсан байна гэж бол олон нийт үзчихсэн байгаа. За харин энэ удаад Google яг эсрэгээр нь хүмүүс зүүхэд гоё стилэлэг харагддаг шилийг бүтээдэг компаниудтай хамтран ухаалаг шил гаргаж байгаа юм аа. За хамтран ажиллаж байгаа Warby Parker брендийн хувьд нь бол Америкт 2010 онд үүсгэн байгуулагдсан чанартай хэрнээ хитрхи үнэтэй биш яг залууст зориулсан шил бүтээдэг гэдгээрээ алдартай. За харин нөгөө брэнд болох Gentle Monster-ийн хувьд аваад үзэх юм бол Солонгосын брэнд 2011 оноос хойш одоо хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ерөнхийдөө ихэвчлэн олонний танил алдартнууд энэ шилийг зүүдэг. За нэг тийм өвөрмөц хэв маягтай стилтэй шил гаргадаг гэдгээрээ дэлхийд бол танигдсан ийм брэнд байгаа юм. Тэгэхээр Google хоёр өөр хэв маягтай, өөр хэрэглэгчийн сегменттэй брэндүүдтэй хамтран иймэрхүү шинэ ухаалаг шил гаргаж байна гэдэг маань ерөнхийдөө бол энэ Google-ийн шинэ шил бүх насныханд зориулсан шил байна гэж бол олон нийт үзэж байгаа юм байна. За эдгээр брэндүүдийн Google-тэй хамтран бүтээж байгаа ухаалаг шилд нь гаднаасаа загварлаг энгийн харагдах хэдий ч харин дотроо камер, микрофон, чанга яригчтай байх юм байна. За түүнчлэн зарим загвар дээр нь жижиг дэлгэц хүртэл орж ирнэ гэх иймэрхүү таамаг үүсэж байгаа юм. За хамгийн гол нь энэ шил Google-ийн хиймэл оюун ухаан болох Gemini дээр суйрлан ажиллах юм байна. Тэгэхээр ер нь нүдний шилдээс шууд зам асуух, за гадаад хүнтэй уцаар ярихдаа шууд voice-ийг нь орчуулах, зураг авах, бичлэг хийх зэрэг олон үйлдэлийг нэгэн зэрэг хийж болохоор байгаамаа. За жишээ аваад үзэх юм бол TikTok, YouTube дээр видео бичлэг хийдэг хүмүүс байгаа штэ. Тэдгээр хүмүүс турс шилийг ашиглаад гарны хөдөлгөөний оролцоогүйгээр яг нүдэрээ харж байгаа зүйлээ бичлэг болгон буулгах боломжтой болж байгаа юм байна. За цаашлаад концерт, тоглолт үзэхдээ тухайн уран бүтээлчийн намтар нэрийг болон тухайн дууных нь нэрийг шууд сэрчлээд үзэх юм боломжтой болж байгаа юм байна. За энэхүү ажлынхаа хүрээнд Google бол Warby Parker брэндэд 150 сая $1 хөрөнгө оруулалтыг хийсэн. За энэхүү мэдээлэл цацагдсан даруйд Warby Parker брэндийн хувьцааны ханш 17%-аар өссөн үзүүлэлттэй байгаамаа. За одоогийн байдлаар энэхүү шил нь бол 2026 оноос эхлэн яг худалдаанд гарахаар төлөвлөгдөөд байгаа юм байна. За энэхүү одоо ухаалаг шил entertainment салбарт яг ямар нөлөөллийг үзүүлж байгаа юм бэ гэдгийг нь аваад үзэх юм бол за entertainment салбар тэр дундаа загвар, видео контент бүтээгч технологийн шийдлийг ашигласнаар илүү үн цэнтэй хялбар бүтээлийг хурдан хугацаанд гаргах боломжийг олгосон иймэрхүү үйл явдал боллоо. За одоо та бүхэнд үргэлжлүүлээд entertainment салбарт ирчиг авж байгаа нэгэн мэдээллийг хүргэе. За сүүлийн 7 хоногудад Япон улсад аялал жуулчлалт нь нэлээд сонирхол татсан үйл явдлууд болж өнгөрөөд байгаа. За тодруулаад үзэх юм бол хэдэн жилийн өмнө хэвлэгдсэн одоо бидний нэрлэж занснаар комик буюу манган дээр нэгэн дүрслэлүүдийг буулгаснаар тэдэр нь хэрэглэгчийн сэтгэл хөдлөлд шууд нөлөө үзүүлж гин гэж үзсэн байнамаа. За тодруулбал 1999 онд Японы зураач Ryo Tatsukiгийн одоо миний харсан ирээдүйн нэртэй
манга номоо хэвлүүлсэн. За энэхүү бүтээлд ирээдүйд болж болох үйл явдлуудыг зөвгөнсөн байгаамаа. За тухайн зөвгөнлүүдэд 2011 оны газар хөдлөлт, COVID-19-ийн цар тахал, олон улсын төрийн хямралуудыг бол ер нь бол дүрсэлж бичсэн байдаг. Эдгээрээс зарим нь бодит байдал дээр биелэлээ олсон нь одоо ер нь олон нийтийн дунд энэ сэдв шууган тарихад бол хүргээд байгаа юм. За тус манганы нэгэн хэсэгт 2025 оны 7 дугаар сард Япон болон Филиппин хотод хүчтэй газар хөдлөлт болон цунами үүсэх тухай бол дүрсэлсэн байдаг. За энэхүү мэдээлэл нь бол 2024 оны сүүлээс эхлээд 2025 оны эхээр TikTok, Weibo зэрэг аппликейшнууд дээр бол ер нь бол нэлээд вайрал болж өргөн сар хүрээтэй тархсан байгаа юм а. За үүний улмаас Хонконг, Тайван, Өмнөд Солонгос зэрэг бүс нутгуудаас Японыг зорих жуулчдын тоол эрс багассан юм үзүүлэлттэй байгаа юм. За Японы аялал жуулчлалын агентлагуудын мэдээлснээр 2025 оны зуны улиралд ирэх жуулчдын тоон бол 10-аас 15% буурсан юм үзүүлэлттэй байгаа. За цаашлаад зарим улс орнууд агаарын тээврийн компаниудаараа дамжуулан за Япон руу чиглэх нислэгийн тоог бол бууруулсан ийм үзүүлэлттэй байна. За хэдийгээр тус зөвгөнөл нь яг шинжлэх ухаанаар батлах боломжгүй хэдий ч хэд хэдэн тохиолдолд батлагдаж үзэгдсэн нь болохоор за иймэрхүү entertainment салбарын бүтээлүүд хичнээн олон жилийн хугацаа өнгөрсөн ч хэрэглэгчийн сэтгэл зүйд шууд нөлөөлж болдгийм байна гэдгийн тод жишээ болж ийн гэж үзсэн байна. За үргэлжлүүлэн та бүхэнд за хөрөнгийн зах зээл дээрх үйл явдлыг за дата болон за техник анализын булангаа та бүхэнд хүрэхэд одоо бид бэлэн болсон байна. За хөрөнгийн зах зээл дээр ер нь техник анализ болон фундаментал анализын хувьд ер нь ямар хөдөлгөөнүүд өнгөрсөн 7 хоногт ажиглагдав байна юу? За өнгөрсөн 7 хоногт бол мэдээж тасралтгүй өсчихсэн тренд бол үргэлжилсэн байж байгаа. За 4 сарын 9-ний тэрхүү одоо тарифын асуудлыг хойшлуулдаг 90 хоногоор одоо хойшлуулад одоо энэхүү гэрээ хэлцээрүүд хийгдэж явж байгаа үед бол хөрөнгө оруулагчид болон арилжаачдын хувьд бол харьцангуй бас зах зээл дээр нэлээдгүй эерэг хандлагыг одоо хандж эхэлж байгаа гэсэн үг. За өнөөдөр бол бид энэхүү chart master одоо хэсгээрээ бол илүү макро эдийн засаг одоо техник шинжилгээний одоо энэхүү чарт зураглал дээр хэрхэн харагддаг байдлаар одоо та бүхэнд бол мэдээллийг хүргэхээр бас бэлдээд байгаа. Тэгэхээр энэхүү одоо дэлгэцэн дээр харагдж байгаа бидний гаргацсан байгаа энэхүү чарт зураглал бол Америкийн нэгдсэн улсын шилдэг 500 компани дундаж индекс буюу S&P 500 гэж ойлгож болно. За энэ сүүлийн 1 сарын хугацаанд бол томоохон хөдөлгөөнүүд хэрхэн орсон байгааг бол та бүхэн харж байгаа бох. За энэхүү цэгээс хойшоогоо 4 сарын 9-ноос хойшоогоо бол ерөнхийдөө томоохон өсөлтүүд орсныг бол эндээс бол харж болохоор байгаа. За бидний одоо энэхүү чартан дээр оруулж ирж байгаа нэг график зураглал юу юм гэхээр энэ бол interest rate буюу бодлогын хүү гэж байдаг. За бодлогын хүү гэдэг нь юу юм гэхээр тухайн улсын төв банкнаас гаргаж байгаа ерөнхийдөө зах зээлийг тэлэхүү эсвэл агшаах уу гэдэг одоо бодлогыг хэрэгжүүлдэг энэхүү одоо бодлого гэж ойлгож болно. За ер нь бол тухайн улс бол fiscal болон monetary policy гэж хоёр үндсэн гол одоо санхүү эдийн засгийн одоо бодлогыг бол баримталж явдаг. За үүний нэг болох мөнгөний бодлогоо гэж бол ойлгож байна. За тэгэхээр энэхүү мэдээллийг бол Америкийн нэгдсэн улсын жишээн дээр бид одоо та бүхэнд тайлбарлах чинь гэсэн үг. За энэ 2020 онд бол ковид болоод зах зээл бол тасралтгүй унсан нөхцөлийг бол одоо хүмүүс бол бүгд мэднэ. За энэхүү нөхцөл бол яагаад үүссэн гэхээр мэдээж зах зээл дээр бол одоо үйл ажиллагаа явуулж байсан албан байгууллагууд ерөнхийдөө одоо хаалга хааснаар бол энэ эдийн засгийн эргэлт явах боломжгүй болсон гэж ойлгож байна. За энэ үед бол төв банкнаас ямар шийдвэрийг гаргасан гэхээр энэхүү улаан зураглал буюу бодлогын хүү гэдэг зүйлийг тэгээс тэг 125 болгож бууруулсан гэж ойлгож байна. Тэгэхээр үндсэндээ бол төв банкн дээр мөнгө хадгалах буюу арилжааны банкуд өөрсдийн тодорхой хэмжээний ассетыг бас төв банк руу очиж хадгалах нь өөрөө цаашдаа тийм ашигтай бус нөхцөл байдлыг бол үүсгдэг. За ийм учраас зах зээл рүү илүү зээл гаргах нөхцөл буюу зах зээлийг тэлэх энэхүү боломжийг бол нээж өгдөг байгаа. Тийм учраас тэгээс тэг 125 болгож байгаа буюу төв банкны хүү буурахаар арилжааны банкуд бол зах зээл рүү илүү мөнгө урсгалыг бол шилжүүлдэг гэж ойлгож болно. За ингээд энэхүү нөхцөл байдал буусны дараагаар бол та бүхэн энэхүү өсөлтийг бол харж байгаа бах. За энэ өсөлт бол ерөөсөө төв банкны бодлоготой шууд холбоотойгоор орж ирдэг ийм нөхцөл байдлаа гэж бол бас ойлгож болохоор байгаа. За ингээд бид нар дараагийн нөхцөл байдлыг үүн дээр харж байна. Бид нар мэдээж макро эдийн засгийн нөхцөлийг харж байгаа учраас одоо дараагийн нөхцөл бол interest rate харсан. Одоо тэгвэл дараа нь unemployment rate буюу ажилгүйдлийн түвшнийг нь бол харцгаая. За ажилгүйдлийн түвшнийг үнэхээр
энэхүү зургал дээр оруулж ирж харах юм бол мэдээж зах зээл дээр маш томоохон уналтууд үүсээд үйл ажиллагаа явуулж исэн албан байгууллагууд хаагаад байсан учраас энэ том дэше өсөлт буюу одоо шар графикаар харагдаж байгаа тэрхүү ажилгүйдлийн нөхцөл байдал бол ийм өндөр хэмжээнд хүрсэн байж байгаа. За ажилгүйдлийн түвшин өсөж ийн гэдэг бол мэдээж эдийн засгийн эргэц бол одоо удаашрах нь тодорхой. За ийм учраас энийхүү одоо нөхцөлийг бууруулахын тулд бол одоо банкуд бол хямдхан зээл гаргах ийм шаардлагатай болно. Хямдхан зээл гаргаснараа бизнесүүд бол цаашдаа бол илүү өргөжинд хэлэх одоо нөхцөлийг бүрдүүлнэ шүү дээ. Тэгэхээр Америк нэгдсэн улсын хувьд бол үндсэндээ бол ажилгүйдлийн түвшин 4% дээр байхад бол хэвийн буюу цаашдаа эдийн засаг бол ингээд томроод явах боломжтой гэж үздэг бол энэ нөхцөлд бол 15% хүрсэн гэсэн. Ийм учраас Төв банк бол одоо энэ мөнгөний бодлогыг бол илүү зөөлрүүлэх алхам руу шийдсэн гэж ойлгож байна. Тэгэхээр энэхүү өсөлт бол цаг хугацааны эрхэнд бол 2022 он хүртэл бол ингээд одоо эргээд хэвийн нөхцөл рүү бол буусан нөхцөлийг бол та бүхэн харж болохоор байна. За ингээд буусны дараагаар бол үргэлжлүүлэн зах зээл дээр бас тодорхой хэмжээний уналт үүссэнийг бол та бүхэн харж байгаа. За энэхүү уналт юутай холбоотой байдаг вэ гэхлээр мэдээж бид нар макро эдийн засгийн хамгийн томоохон үзүүлэлт болох за энэхүү цагаан зураасаар орж ирсэн inflation rate буюу инфляцийн нөхцөлийг бол харж байна. За инфляц бол Америк нэгдсэн улсад бол 2 одоо хувь дээр байх нь бол энгийн буюу эдийн засаг томрох нөхцөлийг бол бий болгодог. Цаашдаа тогтвортой өснө гэдэг нөхцөлийг бий болгодог бол энэ үед бол одоо ойролцоогоор 9.1% хүртэл бол өндөр түвшинд хүрсэн байж байгаа. За ингээд энэхүү одоо инфляцийн түвшин 9.1% хүрснийг бол буулгахын тулд ямар арга хэмжээ авч ийн гэхлээр түрүүний бидний ярьсан interest rate буюу бодлогын хүүг эргүүлэн өсгөхөөс өөр аргагүй болсон гэсэн. За ингээд бодлогын хүүг өсгөөд зах зээл дээр бас харьцангуй хямдхан зээлүүд олдохоо болоод эхлэхийн цагт бол мэдээж зах зээл хувигдах нөхцөл рүү шилжиж за энэхүү цагаан зураасаар орж ирсэн инфляц бол одоо доошоо буурах энэ нөхцөл рүү шилждэг байгаа. Тэгэхээр бидний энэ одоо оруулж ирээд харж байгаа энэ дөрвөн одоо зураглал бол ерөнхийдөө макро эдийн засгийн хамгийн том үзүүлэлтүүд гэж ойлгож болно. За ингээд макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг бид нэр илүү чарт зураглал дээр одоо бодит үннийг нь бол одоо харах энэ одоо процессыг эхлүүллээ. Тэгэхээр цаашдаа бас нэвтрүүлгээрээ бид нар энэхүү хоорондоо одоо энэхүү дата мэдээллүүдийн хоорондох корреляцийг бол бас илүү сайн тайлбарлаж илүү та бүхний макро эдийн засгт одоо мэдээллийг одоо мэдлэгийг бас нэмэгдүүлэх энэ одоо үйл явц руу бол шилжээд явах юм байна. Тэгэхээр бидний дараагийн хүрэх мэдээлэл бол за хөрөнгөний зах зээлийн мэдээлэлтэй ханшийн мэдээлэлтэй холбоотой. Тэгэхээр яг одоогийн байдлаар мэдээж Азийн болон Аз намхан далайн бүс нутгийн зах зээл бол нэгдээд байгаа. Тэгэхээр өсөлттэйгээр нэгдсэн байна. Тэгэхээр энэ нь бас худалдааны дантай холбоотой өнөөдрийн шинэ 7 хоногийн нээлт бас ер нь ямар шалтгаанаас болж өсөлттэйгээр нэгдэв? Тэгэхээр сая ерөнхийдөө бол ер нь баг breaking news гэж мэдээ орж ирсэн гэж ойлгож болно. За яагаад тэгэхээр Европын холбоотой асуудлыг бол өнгөрөгч баасан гарагт бол 50% тарифыг бол тавихаа мэдгдсэн талаар бол бид өмнө дурдсан байж байгаа. Тэгэхээр дөнгөж саяхан ижсэн мэдээллээр ямар мэдээлэл ирж байгаа гэхээр за Америк нэгдсэн улс Европын холбоотой энэхүү тарифын асуудлыг бол 50% болох одоо өндөр болгох тэрхүү асуудлыг 7 сарын 9 хүртэл одоо хойшлуулж байгаа буюу ерөнхийдөө 4 сараас бол нөгөө 90 хоногийнхоо хугацаанд бол иргэн одоо буцаагаад байранд нь тавилаа гэж ойлгож байна. За өмнөх 7 хоногт ягаад ерөнхийдөө зах зээл дээр уналтууд үүссэн гэхээр 6 сарын 1 болгож хугацааг ойртуулсан байсан учраас ерөнхийдөө зах зээл дээр одоо уналт орсон гэдгийг бол бас шинжээчд хэлж байгаа. Тийм учраас эргээд Европын холбоонд бол бас бодох энэхүү одоо боломжийг олгож байна гэж ойлгож байна. За ингээд Европын холбооны комиссийн тэргүүлэгч Урсула Лейнер бол хэлэхдээ за сая бол Америк нэгдсэн улсын төрийн тэргүүн Дональд Трамптай бол бид нар уцаар ярьлаа. За энэхүү уцаар ярьсан явдал маань бол бид энэхүү 6 сарын 1 гэсэн хугацааг бол хойшлуулж өгөөч буюу 4 сарын 7-ноос 7 сарын 9 хүртэл энэхүү 90 хоногийн хугацаанд эргүүлж буцааж авчиж өгөөч гэдгийг бол одоо зөвхөн зөвшөөрүүллээ гэдэг мэдээллийг өгсөн байж байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор бол бас Аз номхон талын зах зээлүүд бол яг одоо бол өсөлттэй нэгдэх ийм нөхцөлтэй харагдаж байна. За Nikkei 225 индекс бол 155 орчим хувийн өсөлттэй байна. За Topix буюу Японы дундаж болон дунджаас дээшээгээ одоо энэхүү зах зээлийн хувьцаанууд бол 157%. За Hang Seng индекс бол 117%-аар. За Nifty буюу Nifty 50 буюу за дэлхийн зах зээл бол ойролцоогоор 192%-аар бол өсөлттэй харагдаж байгаа ийм нөхцөл байдалтай байна. Яг одоогоор бол.
Тэгэхээр бидний шууд дамжуулалтын хугацаа дуусгаад 1 минут гарангийн хугацаа үлдээд байна. Тэгэхээр ер нь голлох индексүүд буюу мажор индексүүдийн хувьд ер нь ямар байдалтай вэ? За өнгөрсөн 7 хоногийн хаалтыг харахад бол Dow Jones Industrial бол 161% уналттай. За хамгийн том уналт бол мэдээж технологийн салбаруудын индекс болох Nasdaq дээр үүснэ. Nasdaq бол ойролцоогоор 1 орчим хувиар унасна нь өөрөө Apple-ийн асуудалтай бас холбоотой байсан гэж ойлгож болно. Тэгэхээр өнгөрөгч баасан гарагт бол зах зээл харьцангуй сөрөг хандлагаар хаагдсан боловч өнөөдрийн нөхцөл байдлаар бол бас эерэг хандлага руу шилжих ийм одоо нөхцөл байдлыг бол харж болохоор байна. Тэр үзэгчдээ бид бүхэн технологи, entertainment хөрөнгөний зах зээл дээр болж байгаа хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг та бүхэнд хүргэлээ. Бид даваа, лавг, баасан гарагуудад өөрсдийнхөө morning show нэртэй хөтөлбөрөөр хүргэсээр явах болно. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.